Улсын их хурлын дарга нэм усрын учрал бий. Үндсэн хууль тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх хэрэгчлөөг хангах эрхэм зорилгоо үрдлэн олон улсад хэрэгжүүлдэг улаан тууз, төрийн хүнд сурталыг бууруулах санаачлагыг чөлөөлөе хэмээх урайлган дор боловсруулан та бүхэнд дэвшүүлж байна. Чөлөөлийн санаачлага бол Монгол Улсын үндсэн хууль заасан иргэний 58 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхээ баталгаатай эдлэх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм а. Монгол Улсын иргэний эрх, улс төрийн эрх, эдийн засгийн эрх бол тулгын 3 чулуу шиг харилцсан шүтэлцээтэй. Зам ёсны эдлэх ёстой эрх хэрэгчлөө юм. Улс төрийн эрх чөлөөний дархлаа нь эдийн засгийн эрх чөлөө. Монгол Улсын хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх хэрэгчлөөнд хүндрэл үүсгдэг 228 хууль шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Иймд улсын их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу иргэний эдлэх ёстой эрх хэрэгчлөөнд гогтөг, саад тотгор, чагт түгжээ, чөдөр тушаа болсон 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ бол иргэний үндсэн эрхэд халдаж хязгаарласан, хааж боосон, төрийн хэтийдсэн оролцоо, төрийн хүнд сурталыг ирс сумах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах чөлөөлийн санаачлагын эхний дорвитой алхам болж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг санаачлан улсын их хурлд Монгол Улсын засгийн газраас өргөн барихад бэлэн болсон нь чөлөөлийн үзэл санаа иш онол, үнэт зүйл, илүү том зорилго шингэсэн ижүүрийн стратегийн салшгүй чухал бүрдэл хэсэг юм. Өөр хоорондоо ч засгийн газрын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй ч давхарцсан 58 ажлын хэсгийг татан буулгасан нь чөлөөлийн үзэл санаа мөн чанараас үүдэлтэй шийдвэр. Өнгөрсөн хугацаанд 5 дид хороотой байсан бол энэ дид хорооны тоо 14 хүрсэн байсныг 9 дид хороогоор бууруулах шийдвэрийг гаргаж улсын их хурлын тухай хууль болон улсын их хурлын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурлын гишүүдийн хамтаар өргөн мэдүүллээ. Иргэний эдийн засгийн эрх чөлөө илүү сайхан амьдралаа өөрөө бүтээх хүслийг хялсан хүнд сурталаас чөлөөлөх үзэл баримтлалаар зөвшөөрөл мэдгэдлийн тухай хуулийг улсын их хурлын гишүүнийхээ хуваар санаачран боловсруулж өргөн мэдүүлж байна. Дугуй, гутал засвар, кофе шоп, үсчин гэх мэт хүссэн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлээ нээснээ дүүрэгтэй мэдэгдэхэд болно. Зөвшөөрөл хөөцөлдөж, ийш тийш гүйж цаг мөнгө өрөхгүй. Улсын их хурлын даргын хувьд парламентыг илүү нээлттэй, цахим, хариуцлагатай болгоход анхаарч ажиллана. Та бүхний төлөөлөл улсын их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог шин соёлыг нэвтрүүлэхийн тулд иргэдийн 100 мянган хүний саналыг авсан иргэдийн төлөөллийг иргэд оролцооны хилцэн үйл ажиллагааг хариуцуулж парламентыг илүү амьлуулах болно. Ийхүү улсын их хурлын даргын хувьд санаачлан боловсруулсан чөлөөлийн санаачлага албан ёсоор эхэлж байгааг зарлан мэдээлж байна. Эрх чөлөө бол хэн нэгний өгдөг бэлэг бишээ. Эрх чөлөө бол аль нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхонч биш. Иргэн бүр эрх чөлөө хэмээх эрхэм нандин үнэт зүйлээ хайрлан хамгаалж тэмцэн олж авдаг юм а. Чөлөөлийн санаачлаганд нэгдэцгээе.